Талигаач маань нэг хашаа байшаа авчихсан. Тэгээд тэр хашаа байш нь бол бас үр зээлтэй би төлөөд явдаг. За мөн хүүмэн бас нэг 3 машинтай. Тэгээд 3 машиных нь нэг машины нэг хүн бас аваад явчихсан. Өгөхгүй байгаа. Гэдэг олон асуудлууд бол байдгийн байна. Яг ингээд тулаад уулзаад ярилцаад суухаар бол талигаачийн арга ирээс бол нэг хүсэлт өгсөн. За тэр хүсэлт нь юу вэ гэхлээр бид бүхэн одоос энэ лайваараа уламжлая. За тэр хүсэлт нь юу байсан бэ гэхлээр бурхан болоочийн яг төрүүлсэн ээж Ичин хорлоо гэдэг хүнтэй бол бид бүхэн одоо 14-ндөө холбогдчиход ингээд байгаа. За энэ Ичин хорлоо эгч маань бол юу гэж хэлдэг вэ гэхлээр одоо би одоо энэ сошиал дээр бол одоо харахгүй бай гэхийн аргагүй одоо хүмүүс одоо намайг гүтгэж ямар нэгэн байдлаар одоо талигаачийн араас явдаггүй байсан, хүүхдтэй анхаардаггүй байсан мэтэр бол одоо ингээд олон нийт буруу ташаагаар ингээд одоо над руу ингээд дайрах явдал гарч ийн. Миний эргэн тойрны хүмүүс надад бол одоо ингээд таныг ингээд штэ тэгээд штэ гэдэг одоо би яг үнийг хэлэхэд миний ингээд сээж тавчиж байна. Үнэхээр одоо ингээд гүтгүүлээд байгаадаа бол үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Миний хүүг амьд байхад нь одоо бас ингээд дайрч тавшилж янз бүрээр готоод өгсөн. Одоо намааг ингээд готоож байна. Тэгээд энэ бол надад маш хүнд байна гэдэг асуудлуудыг ярьж байна. Ичин хорлоо эгчийн хувьд бол Үр хангай хар хорин сумаас одоо талигаач маань Улаанбаатар хотод ирээд одоо ажиллаад ингээд явж явах үед нь бол дагаад ирсэн байдаг. За одоо тэгээд талигаач яг үнийг хэлэхэд бол архитаар сенатер явуулаад явахт нь бол араас нь би л явдаг байсан. Би өнөөдөр одоо яг тэр хөдөөнөөс ирсэн цагаас хорооллын Винсвэ гэдэг ресторанд бол одоо ирсэн цагаас хойш би угаагч хийж ажилладаг. Тэгээд би эндээ бол одоо миний эргэн тойрны хамт олон миний эргэн тойрны хүмүүс бол бүгд намайг одоо мэднэ. Чингэлдээ дүүрэг Баянзүрх дүүргийн цагдаа одоо хорон хөсгийн байцаагч хэсгийн төлөөлөгчөөс ахуулаад бүгд би хүүгийнхээ араас хөөцөлдөж сэтгэл одоо гаргаад ингээд явж ирснийг уулна бүгд л мэддгээ миний эргэн тойрны хүмүүс. Харамсалтай нь иргэд олон нийт маань бол одоо над руу буруугаар ойлгоод ингээд одоо дайраад байна. Тэгэхээр би энийг бол одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар би өөрийгөө өмөрж байгаа биш. Иргэдэд нэг ингээд би байдгийн шүү. Би ингээд сэтгэл дэвсээд хүүгийнхаараас явж исэн юм а. Та нар намайг одоо битгий ингэж гүтгээж миний хүүг бас ингэж хүүрүү дайрч тавшилдаг байсан. Одоо над руу битгий дайрч тавшлаач ээ. Иргэд ард олон минь гэдэг одоо ингээд үр хилчмээр санагдаад байна гэдгийг бол бид бүхэнд илэрхийлж байгаа. За Ичин хорлоо гэдэг хүн нь бол яг талигаачийн төрсэн ээж нь, төрүүлсэн ээж нь. Гэхдээ оюун чимэг гэдэг хүнээр одоо овоглож явдаг юм байна. За оюун чимэг гэдэг нь бол Ичин хорлоо эгч юм маань эгчин юм байна. Төрсөн эгчин. Тэгээд Ичин хорлоо эгч маань залуундаа бол одоо хүнтэй одоо одоо талигаачийн ааваас нь салаад ахаад нэг хүнтэй суух үед нь одоо энэ Ичин хорлоо оюун чимэг гэдэг хоёр хүний аав нь буюу одоо талигаачийн өвөө нь одоо ганц хүүхэд бид нар өсгөөд явчнаа чи амьдралаа бодоо гэдэг байдлаар ингээд оюун чимэг гэдэг хүний нэр дээр овоглоод ингээд явж исэн. Гисэн хэдий ч одоо ер нь бол гэр бүл дотроо ингээд байсан. За ингээд араас нь бол Ичин хорлоо эгч бол сэтгэл дэвсээд хүүгийнхаа төлөө сэтгэл санаагаа гаргаад ингээд явж исэн гэдэг байдлыг бол бид бүхэнд ингээд хэлсэ. За мөн одоо талигаач маань нэг хашаа байшаа авчихсан. Тэгээд тэр хашаа байш нь бол бас үр зээлтэй би төлөөд явдаг. За мөн хүүмэн бас нэг 3 машинтай. Тэгээд 3 машиных нь нэг машины нэг хүн бас аваад явчихсан. Өгөхгүй байгаа гэдэг олон асуудлууд бол байдгийн байна. Яг ингээд тулаад уулзаад ярилцаад суухаар бол одоо хүний амьдрал бол таашгүй. Бид нэр цуг хамт ингээд амьдраад хамт юу болж байгааг мэдэхгүй учраас бол одоо үнэхээр одоо зовлон жаргал бол байдаг юм байна. За тэгээд бид бүхэн юу гэж хэлж байгаа вэ гэхлээр за бид ямар нэгэн хандив бол авахгүй. Бид манай хамт олон бол 100% одоо буйны ажил буюу оршуулгын одоо энэ үйлчлэгийг нь бол үзүүлээд явнаа гэд одоо мэдэгдээд байгаа. Гэтэл иргэдээс гадна бас байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, мөн төрийн бас байгууллагууд бас олонний танил хүмүүс бас маш их холбогдож байгаа. За ямар нэгэн байдлаар бид нэр хандив өргөмөр байна л гэдэг байдлаар л холбогдоод байгаа. Тэгэхээр бид бүхэн албан ёсоор одоо мэдэгдэх гээд байгаа. За тэр нь юу гэхээр манай Дүл буян компани хамт олон 100% бурхан болоочийн буйны одоо үйлчлэгийг бол үзүүлээд явна.
ямар нэгэн хандив бол авахгүй гэдгийг одоо бүр албан ёсоор мэдэгдэж байна. Иргэд маань бол одоо зарим тохиолдолд бол одоо хандивын данс нээчихсэн явж гин дөл буян компани хандивын данс нээсэн байлаач гэдэг юм одоо нэг иймэрхүү ташаа мэдээллүүд бас яваад байна. Тэгэхээр бид бүхэн нэгдүгээрт ямар нэгэн хандивын данс нээгээгүй ямар нэгэн хандив болвол авахгүй бид бол 100% буйны ажлыг нь дагаад ингээд хүндэтгэлтэйгээр хөдөлгөх ажлыг бол зохион байгуулна.